байцгааны эрхэм хүндэт үзэгчдээ TM Телевизээс бэлтгэн явуулдаг хилцүүлгийн цаг эхлэхэд бэлэн болоод байна. Хилцүүлэгт ирж оролцож байгаа зочдоо та бүхэндээ эхнээс нь танилцуулъя. Миний зүүн гар талаас Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны хүүхэд гэр бүлийн хөгжлийн хилцээний дарга Баавгай. Дараагийн хүн бол хүүхдийн эрхийг хамгаалах төвийн ажилтан Бадам Цэцэг. Дараагийн зочин маань Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хилцээний дарга Бүхбат. Дараагийн зочин маань Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хилцээ ахлах мэрэгжилтэн Ариун Туяа. Дараагийн хүн бол Хүний эрхийн үндэсний комиссийн референт Болор сайхан нар хилцүүлэгт хүрэлцээрээд байна. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын 2 хүүхд тутмын нэг нь хүчирхийлэлд өртөөд байна гэдэг ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр хүүхдийн эрхийг бид ярихгүй байхын аргагүй. Гэхдээ олон жил ярьж байгаа мөртлөө тодорхой шийдэлд хүрч чадахгүй байна. Ер нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр засгийн түвшинд яаж анхаарч ажиллаж байгаа юм бэ? Салбарын янаас яриагаа эхлүүлье. За та бүхэнд энэ оройн амгалан айлтгая. Тэгэхээр сүүлийн үед хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна. 2 хүүхэд тутмын, 3 хүүхэд тутмын нэгэн заавал одоо хүчирхийлэлд өртсөн байна гэдэг ийм олон нийтийн болоод үндэсний хэмжээнд гарсан судалгаануудад тодорхой гарч ирж байгаа л да. Тэгэхээр энэ нэгдүгээр тэр хүчирхийлэл яагаад буурахгүй байгаа юм бэ гэдэг шалтгааны асуудлаас л юмыг эхэлж хайх нь чухал байх. Тэгэхээр нэгдүгээр тул энэ гэр бүлийн хүчирхийлэл тэр дотроо хүүхдийн эсрэг хүчирхийлэл байгаа асуудал бол хамгийн нэгдүгээр тэр гэр бүлийн боловсролын асуудалтай холбоотой юм. Монгол улсад гэр бүлийн боловсрол олгох тухай асуудал бол ер нь яригдж байгаагүй. Энийг нэг одоо ихтэй сургуулийн нэг цөөхөн хэдэн цагаар хязгаарж ингэж үзэж ясан бол энэ бол ерөөсөө нийт иргэн томаатай хүүхдийн гэр бүлээс нь эхлээд бүх шатанд насан туршийн боловсрол олгох тогтолцоонд энэ гэр бүлийн боловсролын асуудлыг албан ёсоор оруулж тооцож тэгээд энэ гэр бүлийн боловсрол олгох сургууль сурахааны ажлын зохион байгуул чанар үрнэлийг сайжруулах ийм шаардлагатай байгаа. Бидний одоо яриад байгаа энэ хүчирхийллийг хэрхэн багасгах уу? Энийг багасгахын тулд хариуцлагыг хэрхэн одоо чангатад суулгаж өгөхийн, хариуцлагын ямар хэлбэр төрлүүд байж болохын, энэ үйл ажиллагааг зохион байгуулагч нь хэн байхын, хариуцагч нь хэн байхын, энэ чиг үүргүүдийг тодорхой болгох гэсэн ийм л чигээр ерөнхийдөө хууль эрх зүйн бодлогын шинжилгээ явж байгаа. Тэгэхээр гэр бүлийн боловсролтой холбоожвол албаныхан нүдэрээ харж байна л та. Ерөнхийдөө бодлогын төвшөнд тодорхойлж байна. Тэгэхээр ер нь одоо төрийн бус байгууллагуудын төлөөлөл болоод одоо энэ хилцүүлэгт орж байгаагийн хувьд үнэхээр эцэг эхчүүдээс хамаарат байна уу? Хүүхдүүдийн эрх зөрчигдөд байгаа гол шалтгаан нь юу байна вэ? Хүүхдийн эсрэг хүчирхийлэл бол ер нь нийгэмд тогтсон бас буруу үзэл хандлагатай холбоотой гэж одоо мэрэгчлэтнүүд үздэг. Тэгээ энэ дэр ямар буруу үзэл хандлага байна вэ гэхдээ зэрэг ерөөсө хүүхэд хүмүүжүүлэх аргын нэг хэлбэрийг хүүхдийг зодох, загнах тийм ээ дорд үзэх ийм одоо хэвшмэл үзэл хандлага бол өнөөдөр гэр бүлийн хүрээнд ч байна. Сургууль багш нарын дунд ч байна тийм ээ. Тэр өдгөө үе тэнгийн хүүхдүүд бие биенээ тэгээ харилцахтаа хүртэл бас одоо ийм хүчирхийллийн хэлбэрээр харилцдаг. Ийм хэвшмэл үзэл хандлага бол энд бол маш их нөлөөлж байна гэж үзэж байна. Хоёрдугаарт хүүхдийн эсрэг хүчирхийллийг бас одоо эцэг эхчүүд маань те хүмүүжлийн арга гэж бас үзэж байгаа. Бас нэг энэ хандлага бол бас нөлөөлж байна гэж үзэж байгаа. За тэгэхээр хүүхдийн эсрэг хүчирхийлэл бол түрүүний хэлсэн 2 хүүхд тутмын нэг нь бол хүчирхийллийн ямар нэгэн хэлбэрт өрсөлдөгөө гэдэг. Энийг зүгээр санаасаа цохиж байгаа юм биш тийм ээ. За үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагууд дээр ч тэр одоо янз бүрийн судалгаа гарвал энэ бол айл одоо 1990-ад оны үеэс эхлээл олон дахин хийсэн судалгаагаар нотлогдсон дэлхийн хэмжээнд ч гэсэндээ бас ийм л байдаг. За тэгэхээр хүүхдийн эсрэг хүчирхийлэл бол хүүхдийн эрхийн зөрчил за хүүхэд хамгааллын бол одоо ноцтой хэлбэр юм а гэж үзэж байгаа. Цаашлах юм бол бас бүр гэмт хэргийн хэмжээнд хүртэл хүүхдийн эсрэг хүчирхийлэл улам их даймжирч байгаа гэдгийг бас бид нар мэдж байгаа. Та баримт хэлэх боломж байна уу танд? За түрүүний одоо тэр 2 хүүхэд тутмын нэг гэж байгаа тий. За тэгэхээр энэ дотроос нөгөө хүүхдийн эсрэг хүчирхийллийн бас хэд хэдэн хэлбэрийг авч үздэг л дээ. Тэгээд энэ дотроос яг хүүхэд насндаа хүүхэд маань хүчирхийллийн одоо яг бие махбодын хүчирхийлэлд бол хамгийн их өртдөг. За энэ үл нэг ойролцоогоор нэг 50 гаруй хувьтай.
За тэрний дараа бол сэтгэл санааны хүчрхийл ерөөсөө хүүхэд өөрөө юу мэддгийг за ер нь хүүхдийг нөгөө байгаа байдлаас нийлүү дорд үзэх одоо ийм хандлага байж гэн тий. За энэ үл нэг 30 гаруй хувьтай. За тэгээд дээр нь бас яг хүүхдийн эсрэг хүчрхийл дээр бас нэг яригддаг гол асуудал бол үл хайхрах хэлбэрийн хүчрхийлэл гэж байдаг. За хүүхдийг өөрийг нь одоо тоохгүй байх тийм ээ. Хүүхдийн наад захын хэрэгцээг жишээлх юм бол эрүүл мэндийн, боловсролын за тэгээ дээр нь одоо хоол ундны, хувцс хунрын ч гэдэг юм уу те орон байрын гих мэтлэн хамгийн наад захын хэрэгцээг нь одоо хангахгүй байх явдал бол бас яг хүүхдийн эсрэг хүчрхийллийн хэлбэрээ гэж үздэг. За бас одоо нийгэмд нэг их түгээн тархаагүй ч гэсэн бид нар бас хүүхдийн эсрэг бэлгийн хүчрхийллийн тухай бас ярихгүй болохгүй тийм ээ. За эсрэг хүчрхийллийн одоо нэг 2.9% нь бол одоо бэлгийн хүчрхийлэл эзэлдэг гэж үздэг. За тэгээд дээр нь энэ дотор бол хамгийн аимшигтай тий үгүй яг хүчрхийлэлд өртөж байгаа хүүхдийн л гэж үзэн л дээ. Тий тэгэхээр энэ дээр бас яг бэлгийн хүчрхийлэл бол гарлаа гэж бодоход бүртгэгддэггүй, мэдээлэгддэггүй тий. Хин нэг нь танихгүй хүн үйлцэн байх юм бол тэрийг танихгүй ч гэсэн хаа холоос одоо бариад болоод хариуцлагын хүлээлгий гэдэг. Гэтэл одоо яг гэр бүлд гарч байгаа хүүхдийн эсрэг хүчрхийлэл бол бараг л мэдээлэгдэхгүй, бүртгэгдэхгүй байгаа гэдгээрээ хүүхдийн аймнаас эрүүл мэнд тийм ээ цаашаа одоо бас хүн болж төлөвшөх тэр процесс бол хамгийн их одоо сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг учраас хүүхдийн эсрэг хүчрхийллийг бүр яалтчгүй ярих хэрэгтэй байна. Бүх хадаргаас асуулт асуухын өмнө нэг бичлэг үзүүлье. Тэгэхээр үзэгчтэй авто замын осолд ороод хохирчсан хүүхдийн яриа байгаа. Тэгэхээр эндээс харахад бол жолооч нар хар хурдаараа ирээл хүүхдүүдийг мөрөгчдгөө. Тийм учраас бид хохирдгоо гэдэг ийм одоо бяцхан хүүгийн яриа байгаа. Энэ яриаг одоо үзээд хилцүүлгээ өргөжлүүлье. Шин мөргүүлээд надаа амар байсан. Би хөлөндөө нэг оёо тавиулсан. Би гიშгэж явхаар жоохон өвдөж байгаа. Ер нь бол өглөө хичээлдээ явбал хүүхдүүд авто замын осолд орчоод байна. Ийм дүр зураг ер нь буурахгүй байгаа ийм тоо баримтуудыг замын цагдаагийн газраас өгдөг. Ямар учраас хүүхдүүд одоо энэ авто замын осолд өртөж амнаас эрүүл мэндээр хохироод байна вэ? За энэ бол бас нэлээд олон шалтгаан нөхцөлтэй л дээ. Тэгээ хамгийн түрүүнд зүгээр юу хэлж өгөх гэхээр энэ эцэг эхийн анхаарал халамж манай хүүхдүүдэд маш сул байгаа. Энтэй маш их холбоотой. Хоёрдугаарт багш сургууль хүмүүжүүлэгч нарын одоо хариуцлагагүй бас тийм ээ. Энэ хүүхдүүдэд аюулгүй байдлыг анхаарахгүй байгаа энэ үйл ажиллагаа аюул их нөлөөлөд байгаа. Гуравдугаарт энэ орчны байдал. Ерөөс ийм үндсэн хэдэн хүчин зүйлүүд л нөлөөлж байгаа энэ хүүхдүүдэд зам тээврийн осолд өртөгд. За эдгээрээс бол хамгийн их нөлөөлж байгаа нь бол ерөөсөө л энэ эцэг эхчүүдийн одоо хариуцлагагүй байдал. Одоо жишээлбэл бид нар одоо хотын төв гэр хороол гэдэг одоо ялгарсан байгаа шүү дээ. Одоо угаасаа тий. Тэгэхээр одоо бас нэг хотын төвийн дүүргүүдээр байж байгаа сургуулиуд нэг арай бас тэр чиглэлээр арай гайгүй. Одоо тэгээд энэ гэр хороол одоо гудамжуудаар явж байхад бол одоо ерөөсөө хүүхдүүд маань ерөөсөө ямар ч асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эцэг ихгүй ингээл ерөөсөө тэр хэддугаар анги байна уу тий. Одоо чи хүүхдүүд 5 нас, 6 наснасаа сургуульд ордог болсон үе. Тэгэхэд л ерөөсөө тэр хүүхдүүд маань ерөөсөө ингээл цөмхөө үрэл ганцаараа л явж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэр зам тээврийн осолд орох эрсдэл бол 100% болгоцсон явж байгаа. Тэгээ хүүхдчүүд. Тэгэхээр энэ бол ерөөсөө л эцэг эхчүүд энэ сургууль хүмүүжүүлэгчтэй эрх зүйн орчин айгу сул байна л гэсэн шууд энэ дээр ойлгож болно. Зөв бусад орны жишгээс харах юм бол одоо энэ тэр одоо хүүхдийн сурж байгаа сургуулийнх нь сургуулаас тэр хүүхдийн сургууль нь захирал нь тийм ээ. Одоо эцэг их нь тэр сургуулийг хариуцсан одоо байцаагч гэдэг юм уу одоо манайхаар бол замын цагдаагийн байцаагч, хэв жирмийн байцаагч ингээ бүгдээрээ ингээд шатараалаад арга хэмжээ авахулдаг. Яагаад энд хүүхд ингээд осолд өртчихвөө? Хүүхдийн асуудлыг маш чухалчилж авч үздэг. Яагаад гэвэл бидний гэрэлт ирээдүй болсон тийм ээ хүүхдүүд гэж. Тэгэхээр одоо энэ дээр бол төрийн нэг хитгэн байгууллагууд тэгээд нэг хувийн хвшлийн ганц нэг сайн дурын хүмүүстэй тэгээд бусд нь бол ерөөсөө бидний ажил биш гэсэн байдалтай ингэж ханддаг. Тэгэхээр бол энэ дээр бол одоо зайлшгүй нэг одоо хурдан хугацаанд те ямар нэгэн тодорхой төрлийн арга хэмжээний зайлшгүй зохиох шаардлагатай болсноо болчиход байгаа. Тэгээ одоо ингээд сүүлийн үед замын цагдаагийн газраас хийгдэж байгаа энэ ажлууд байгаа шүү дээ. Жишээлбэл сургууль орчмын стандарт гэж бид нэр тийм юм батлуулсан те хүүхдийн сургуулийн автобус гэдээ батлуулсан байгаа. Тэгэхэд ингээд батлуулчаад байхад ингээд хэрэгжүүлж байгаа субъектууд одоо хэрэгжүүлж байгаа иргэн аж ахуйн гэж байгууллага хэрэгжүүлж байгаа сургуулиуд гэдэг айгүй цөөхөн байгаа. Тэгэхээр ингээд
төр засгаас анхаарад ингээдхээ гэдэг ингээд үүрэг чиглэл өгөөд хахад энэ доод шатанда хэрэгжихгүй байгаа бас хүүхдийн амнаас орж байгаа явдалтай шууд холбоотой. Яванд бол хууль хүчний байгууллагуудад ямар чиглэл рүү явж байгааг бол уул нь эргэцэн орчинд байгаа. Энэ эдгээр хариуцлахгүй байгаа нөхдүүдэд анагдуулдаг хариуцлагын одоо анагдуулсан шиг анагдуулъя. Шат шатанд тийм ээ. Хин ажиллаа хийхгүй. Энэ хүүхд хинээс болоод тослорч байгаа. Тэгвэл одоо хуучин бол одоо тэр сургуулаас нь хүүхд амнаас алдчихад хахад захирал бол одоо ажлаа хийгээ сууж идэг гэсэн бол одоо манай цагдаагийн байгууллагын баримталж байгаа бодлогын дагуу бол тэр хүн тэр хүүхдийг тэр эрсдлээс хамгаалах ажиллагаа явуулаагүй хүн төлөө хариуцлага эрүүгийн хариуцлага хүлээх юм нөхцөл байдалд байгаа шүү гэдэг бас энэ дэвшрэмд анхааруулгын зүйтэй байх гэж бодож байна. Тэгэхээр саяхан мэдээнд явж итэл нэг зам дээр гарч ирэл 3 дахь игнэн дээр одоо нэг фильтр маркийн автомашин зогсоод шууд хүүхдээ одоо буулгаад шууд одоо нөгөө талаас нь эсрэг уурсгалаас машин ирж байгаа шүү дээ. Тэгэхэд хүүхдэн шууд ингээ гүйж байгаа байхгүй юу. Тэгээ бас одоо та бүхэнд нэг бичлэг үзүүл. Би бол нэг болсон би тэгээд өөрөө чаддаг. Ээж аавууд хүүхдүүдэд ямар болгоомжгүй тээвэрлдэг юм бэ? Хүүхд нь баг цогноосоо унжаад явж шít. Тэгээ яг энэ нөхцөлд ээж аавуудад хариуцлага хүлээх боломж байх уу? Харин одоо энийг л би яриад байгаа. Одоо энэ эцэг их асран хамгаалах сургууль хүмүүжлэгч. Энэ ерөөсөө энэ хүүхд гэдэг юм ерөөсөө тоохоо болчихжээ. Энэ байх л ёстой асуудал юм шиг л одоо ингэж тооцож байна шүү дээ. Тэгэхээр энэ байдлуудаар одоо таслан зогсоогдно. Угаасаа одоо ямархуу нөхцөл байдал тухайн хүүхд тухайн орчинд явж байхдаа эцэг их асар хамгаалагч байсан уу? Ямар шалтгаанаар хаана явж исэн бэ? Аль орчинд вэ гэдэг наривчлсан судалгаанууд маш ихээр гаргацсан байж байгаа. Тэгэхээр одоо харин миний түрүүний хэлдгээр одоо эдгээр нөхдүүд бол одоо энэ байдаг юм шиг боддог байсан бол энэ үе өнгөрч байгаа шүү. Танаас сургуулаас тийм ээ ямар нэгэн байдлаар хүүхэд зам тээврийн хосолд эрсдэлд ороод амнаас алдах юм бол хариуцлага бүх шатанд яригдана гэдгийг бас дахиад хэлчихжээ. Тэгээ манай эцэг эхчүүд бол үнэхээр энэ таны хэлдгээр одоо ингээд зам дээр бол асар болгоомжгүй явж байгаа. Одоо манай чинь баруун гарталтаа өрөөлтэй тээврийн хэрэгслүүд манай парк шинжилтийн нэг 50% эзэлдэг. За тэгээд ингээд анзаарч бат бид нар бүгдээрээ л анзаарч байгаа шүү дээ. Тэгэхэд хүүхдээ одоо уул нь Монгол Улсын замын үе дүгнэлт дүрмээр явган хүний гарцтай гантай хэсэг рүү болгоно гэдэг тийм ээ заацсан байд. Тэгэхэд манай эцэг эхчүүд харамсалтай нь зорчих хэсэг тал руугаа л булгаал. Эсвэл хүүхдээ ингээл барааны газраас гүйлгээл. Ерөөсөө энэ хүүхд гэдэг юм ерөөсөө нэг л одоо яг мөргүүлээд дахир дутуу болоод амь насаа алдсныхаа дараа бол мэдээж эцэг ихэд хүндэл байна шүү дээ. Тийм юм болохоос өмнө одоо тийм байдалд оруулахгүй боломж байгаа гэдгийг эцэг эхчүүдтэй бас маш сайн хин маш сайн анхааруулах хэрэгтэй. Маш шинэггүй л харагдсан л да хүүхдээ баг өөх гээд үлгэж байгаа мэт. Тийм сэтгэл харуулж. Бусад оронд бол ингэж явах юм бол тэр эцэг их шоронд ордог тийм ээ. Америк нэгдсэн улсад бусад оронд хэрвээ тэр 150 см-с доош өндөртэй хүүхдийг зориултын суудал хэрэглэхгүйгээр хөдөлгөөнд оролцуулах юм бол 6 сар хүртэл хугацаагаар баримтлагддаг эцэг. Яагаад гэвэл нөгөө хүүхдийнхаа санаатай амнаас нь хөрөх гэсэн юм зөвлөлчлөөр явчихдаг. Манайд бол одоо тийм хариуцлага ерөөсөй байхгүй. Тэгэхээр одоо ерөөсөй түрүүний хэлснээр ингээд хүүхдүүдийн маань зүгээр л зүглүүлээл ингээд өөртөө л одоо бор зүрх ирээл явж шít. Ийм аюултай нөхцөл байдалтай л байгаа. Тэгэхээр хүн амын дийлэн баггүй хувь нь одоо ядуу байна, ажилгүй байна, аригталт их байна үнийгээд байгаа. Тэгээд нийгмийн хар сүүдрүүдэд хүүхдүүд тохироод байна л та. Хүүхдүүд ер нь гимтэргийн одоо гаралтанд хэрхэн нөлөөлж ийн хүүхдүүд гимтэрэгт өртөх болоод өөрснөө гимтэрэг үйлдэх байдал ер нь ямар байна вэ? Өсөж гин үү? За тэгэхээр ер нь одоо цагдаагийн байгууллагаас хүүхдээ сүүлж байгаа гимтэрэг. За ер нь гимтэргийн судалгааг бол сараар улирлаар ингээд тогтмол гаргаад тэрэндээ дүн шинжилгээ хийгээд ингээд явж идэг. Хүүхдээ сүүлж байгаа гимтэргийн тухайд болохоор ер нь хүүхдийн гимтэрэг буурахгүй байна. Тэгээд тогтмол одоо өссөн дүнтэй ингэж гарч байна. Сар сарын судалгаанаас ч тэр за жил улирлын судалгаанаас ч урдх одоо оны мөн үетэй харьцуулаад үтсэн ч тэр ер нь одоо хүүхдээ сүүлдэж байгаа гэмтэргийн тухайд ч тэр хүүхэд тохирсон гэмтэргийн тухайд ч тэр тогтмол ерөөсөө нэг за 15% дотор бол тогтмол өсөлттэй ингэж явж байна. Хүүхдийн төлөө маш олон байгууллага байдаг. Тэр байгууллагууд ер нь хүүхдийг гэмтригээс урьдчилан сэргийлэхэд гэмт хэрэгт өртөхгүй байх тал дээр яаж анхаарч ажиллаж байна? Тэдний ажлын үр дүн та бүхэнд харагдаж байна уу?
За хүүхдийн байгууллагууд мэдээж төрийн байгууллагууд, төрийн бусд байгууллагуудаас өөр өөрсдийн бас чиг үүрэг, ажлын чиглэл байж байгаа тийм ээ. Гэсэн ч ер нь яг хөө тэгэл хүүхдийн төлөө үндэсний газар ч гэдэг юм уу, нийслэлийн хүүхд гэр бүлгчлийн газар гээд за дээрэс нь төрийн бус байгууллагууд бас хүүхдийн чиглэлээр ажилладаг сайн байгууллагууд бол байдаг. Тэг тухайлбал Дэлхийн зүйн олон улсын байгууллага, хүчирхийллийн эсрэг үндэсний төв, тэг хүүхд хамгааллын төв энтергээл одоо олон бас байгууллагуудыг дуртахаар байна л да. Гэсэн ч миний саяны хэлдгээр зарим нэг хүүхд хамгааллын асуудал дээр жоохон бас хоорондоо уялдаа холбоо тэг баг байна уу гэж харагдав. Хүний эрхийн үндэсний комиссаас асууя. Тэгэхээр өнөөдөр ер нь хүүхдийн эрх аль салбарт илүү хөндөгдөж зөрчигдөд байна вэ? Яг хүүхд эрхээ эдлэх нөхцөл байдал хаана бүрдсэн бэ? Энэ бүрдүүлэх нөхцөл байдал ямар байна вэ гэдэг талаас нь аваад үзэх юм бол тэгээд комисс төрж байгаа гомдол болон цагдаагийн байгууллага шүүх хэргийн шийдвэрлэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн өнгө хэсгийг харах юм бол хүүхд хамгааллын чиглэлтэй бол хүүхд эрх маш ихээр зөрчигдөж байна гэж харж байгаа. Тодруулах юм бол хүүхдийн төлөө үндэсний газрын 108 дугаарын утсанд ирж байгаа хүүхдийн дуудлага, түүнднээс зөвлөгөө авч байгаа байдал хүүхдийн гомдол гэдэг юм уу? Эсвэл цагдаагийн байгууллагад шалгагдаад хянан шийдвэрлэгдэж байгаа хүүхд эрхийн зөрчилтэй холбоотой гэмт хэрэг зөрчлүүдийг аваад үзэхэд бол хүүхдийн хөгжил оролцоо гэхээс илүүтэйгээр хүүхдийг хамгаалж чадаагүй улмаас хүүхд хамгаалагдсан нөхцөл байдлыг бүрдүүлээгүй улмаас хохирчулжээ гэж харж болж байгаа. За үүн дээр нэмээд өөр яригдж байгаа зүйл нь юм гэхээр Монгол улсын хувьд хүүхд хамгааллын тогтолцоог бий болгохоор зориод үүн дээр тулгуурлаад төрөл бүрийн ахс дэвштэй халахам хийсний нэг нь хамтарсан баг байна. Хамтарсан баг гэдэг маань юу гэж байна вэ гэхээр төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан хаагч нар яг хүүхд эрхийн зөрчил гарсан тохиолдолд шуурхай хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм туршлага байгаа юм. Жишээлбэл засаг дарга, нийгмийн ажилтан, цагдаагийн албан хаагч, за эмнэлэг гэх зэрэг байгууллагын зүгээс яг мэрэгчлэнгүүд хоорондоо хүүхдэд тулгарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд шуурхай ажиллах, хариу үзүүлэх багийн зохион байгуулалтыг тодорхойлж болж байгаа. За энэ багийн үйл ажиллагаан дээр тулгуурлаад аваад үзэх юм бол цаашид эдгээрийг уялдаа холбоог сайжруулах, өмнө дурдсанчлан яг илүү идэвхтэй үр дүнтэй болоход нь төрийн зүгээс өөр бодлогоор дэмжих, тодруулбал бүр санхүү төсөвлөх хүртэл дээр ямар анхаарал тавих вэ гэдгийг нь эргэлж анхаарч харах шаардлагатай. Өөрөг хүлээж байгаа этгээд тийм юм бэ гэхээр хүсвэсээгүй тэр хүүхдэд нийгмийн харилцаанд оролцож байгаа хамт олон гэж тодорхойлж байгаа юм л да. За энэ хамт олон дотор юу орж иж болох вэ гэхээр хувийн хвшлийн төлөөлж байж болно, эртний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагч байх боломжтой байна. Ингээд ирэмбээр нь харах юм бол нийгэм тогтсон нэг учир дутагдaltaй хандлага нь юу юм гэхээр маш олон төрийн бус байгууллагууд байгаад байна. Эдгээр хүүхдийн нэр барьчаад ажил хийхгүй байх гэж дуурдаг. Тэгвэл энэ тэргүүний үүрэг нь хэнд байгаа юм бэ гэхээр олон нийтэд гэхээс илүүтэйгээр төрд байгаа юм. Төр өөрийгөө биелүүлж чадахгүй бол төр өөрийгөө бүрэн дүүрэн зохистой биелүүлж чадахгүй байвал энэ хүнтэй чи ингэж харьцдаг юм байна шүү дээ. Ингэж харьцахад хинч дуурдаг юм байна шүү дээ гэсэн зөв бас хандлага тогтоод тэр нь улам гаарсныхаа улмаас нөгөө эрх мэдлгүй гадуурхдах боломж нь улам бүрдээд байгаа. Яагаад тэгэхээр нөгөө ядуу айлын хөхт улам л ядуураад байгаагийн шалтгаан яагаад архиталт одоо хүртэл гэр бүлийн хүчирхийллийн үндэс гэж тодорхойлоод байгаа гэдгийн цаад учир шалтгаан энэ тогтолцоонд байгаа энэ эрх мэдлгүй байгаа явдал юм байна гэж харж болж байгаа. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн дарга Ж Бямбат орж бидэнд бас нэг мэдээлэл өгсөн байгаа. Тэр нь юу вэ гэхээр малчид одоо хүүхдүүдийг авч одоо зардаг тий гар хөлийнхөө үзүүрт зардаг. Энэ нь бол хүүхдийн эрхийг бол маш ноцтойгоор зөрчсөн үйлдэлээ. Гэхдээ энэ асуудлын хоёр талд бол гарах боломжгүй яригцаар байгаа гэдэг ийм асуудлыг ярьсан байгаа. Тэгэхээр та бүхэн хүний эрхийн үндэсний комиссийн дарга Бямбат орж ярианд анхаарлаа хандуулна. Хүүхдийн төлөө маш олон тодтолтой байгуулга мөртлөө өнөөдөр